Айсаа мэдсэн. Өнөөдөр бид нар миний сав болох өөртөө ядаа болчихж байна. Өөртөө өөрийнхөө талаар ярьж. Яаж одоо надад таньсан тэр одоо мөчөөсөө болцооч. За би арт терапи аягүй тагшдаар очиж арт терапийн сургалтанд суухдаа Facebook дээрээс харж ирсэн. Тэгээд яг нөгөө тухайн үед чинь миний охин жоохон байсан болохоор охинтойгоо одоо яг харилцаан дээр надад юу хэрэгтэй байна вэ? Би ер нь яавал охинтойгоо зөв харилцах хэрэгтэй юм болоо гэсэн тийм асуулттайгаар арт терапи аягүй тагшдаар очиж сургалтанд сууж ирсэн. Тэгээд эхний хичээл дээр бүр өстой багшийн амиг бүр зөксөө зайгүй амархгүй болтол асуулт асуугаад баг хичээл тарчаад байхад хүртэл явахгүй өнгөчсөн. Тэгээд тэрнээс одоо тэгж анх ихэлсэн уулзалтаас хойш багшийнхаа айгүй их дэмжлэгийг аваад өнөөдрийн сургалтын төвөө ажиллуулаад багшийнхаа дэмжлэгтэйгээр ажиллуулаад ингээд явж байгаадаа бас айгүй их баярлж байгаа. Багштай маш их баярлалаа гэж хэлээд. Би одоо ингээд чамайг пресс гэдэг нэг яг ингээд одоо ингээд техникүүд дундчаа чи ингээд хийж хахад айгүй тийм бүтээлч юм байна. Тэг мэрэгчлээ чи одоо нэг бүтээлч мэрэгч шүү дээ. Дизайнер гэхдээ дизайнер хүний одоо сэтгэлгээ ингээд бүтээлч чинь дээ чиний ингээд сургалтын дээр ингээд харагдчихж дээ чи чамдаар ирсэн хүмүүстэй ингээд бүтээлч хийж байгаа ингээд болсон ингээд зургуудыг харахаар ингээд гой санагдаад байдаг шүү дээ. Тэр чи өөрөө дамжуулж яаж тэр ингээд ирсэн хүмүүстэй тийм бүтээлч болгоод идэх юм бэ? Тэр нууцаас олцсон. Би ер нь бас айгүй гар урлал хийх зураг зурх дуртай. Гэвч байхдаа ч гэсэн хүүхдтэйгээ ер нь хүүхдийнхээ даалгавар маалгавар дээр ингээл айгүй гар урлал юм хийдэг байсан. Тэгээд яг тэр дуртай ажиллаа хийгээд дээрэс нь арт терапи тэр гой дасгал техникүүдийг хүүхдүүдэд ажиллуулж мэдрүүлээд ингээд явж байгаа нь бас айгүй гоё байгаа. Бүтээл хийн гэхээр ерөнхийдөө нөгөө янз бүрийн материалуудыг ашиглаад хүүхдүүдээр бүтээл хийх гэдэг болохоор хүүхдүүд ч гэсэн бас тэрэнд аюух дуртай байдаг. Тэгээд дараагийн хичээлүүдээр би энийг хийн, одоо өнөөдөр энийг хийн. Ерөөсөө ингээд нөгөө 7 хоногийн дараагийн өдрийнхөө хичээлийг хүртэл сонгоод явцдаг. Ангид орж ирээд нөгөө дуртай юмнуудаа ингээд харж байгаа болохоор би одоо дараагийн хичээлээр энийг хийн шүү багшаа. Өнөөдөр энийг хийн шүү гэдэг. Яг өөрсдөө дуртай юм хийж байгаа болохоор хүүхдүүд ерөнхийдөө нөгөө ирэх дуртай байдаг. Хүчээр тэр хийлгэж байгаа биш. Яг өөрсдөө хүслээр юм хийж байгаа болохоор тийм санамж одоо чи ингээд нэг өөрийнхөө хүүхдээ цэцгэн дүрээр таних нэг техникээ санаж нэг сарнаа зурчин энэ ишин бэ нэг юугийн намаар нүрсийн нам чаямаар байна гэж хэлсэн шүү дээ. Чи одоо тэр нэг үргэстэй нэг сарнаад үргэс хэрэгтэй юм биш үү гэж хэлж шүү дээ. Хичээл нэг бодит амьдрал дээр хүүхдүүдтэй бид нар ингээд нэг за муу зан чанарын бодулчигээ тэр үргэсийн авчи гэхээр нөгөө нэг цэцэг чи юу болчих шүү дээ. Өөрөө хамгаалах чадваргүй болчих шүү дээ. Чи тэрнийг хэлчихсэн юм уу? Яг тэгж ойлгосон санаа. Тий, яг тийм сарнаа зурж ирсэн. Тэгээд би яг тэгжсэн үргэсийг энэ айгүй гоё юм сарнаа цэцэг хэрнээсээ ингээд үргэстэй жоохон онцгүй юм байна гэж яхад сүүлд нь ингээд нөгөө өөрсдөө ярьдаг шүү дээ. Ухаад бодоод яриад ахаар нэрээ тийм гой сарнаа цэцэг чинь бас ингээ хэрэг өргөсгүй байсан бол яах вэ бэ? Дуртай болох нь очиад сарнаа тастаж аваад ингээл хамаа намаагүй барайл тийх байсан юм. Тэгэхээр бас хичнээн гой цэцэг байсан ч гэсэн өргөстэй өргөс гэдэг чинь бас тийм муухай юм биш юм байна. Өөрийгөө хамгаалах бас тэр хамгаалалт юм байна гэдгийг хийх мэдчихсэн нөгөө арт терапийн зураг техникүүдээс аюул их юмнуудыг ингээд шууд ингээд хараад ойлгохгүй юмнуудыг ингээд дараагийнхаа ухаж бодсон бодлоодаас бүр ингээд аюул өөрийгөө хүүхдүүдээ аюул ойлгож авдаг болохоор тэр аюул байсан мэдчихсэн шүү дээ. Чи өөрийнхөө хүүхдээр ажиллаад ойлгоод хүлээн зөвшөөрсөн байж тээ тийм. Хэд одоо чам дээр ирж байгаа хүүхдүүдийг ойлгоод хүлээн зөвшөөрөхөд чамд энэ өөртөө ажилласан чадвар чи яаж тусалж байна? Яаж хүүхдийг ингээ ойлгож чадчихжээ? Одоо энэ арт терапийн техникүүдийг аюул олон гоё техникүүдийг өөр дээр ажилласан болохоор яг тэр хүүхдүүдэд өөрийнхөө дотор байгаа хүүхдийн дүрээр яг тэр хүүхдүүдийг харж байгаа. Энэ хүүхэд одоо жишээ нь яагаад энэ хүүхэд айдастай байна ч гэдэг юм уу, яагаад зураг зурхтаа ингээд шууд ингээд будганыхаа зурж чадахгүй айгаад байна. Тэгэхээр энэ айдас юунаас болж ийн гэдэг юм уу, тэр болгоно яг нөгөө өөрийнхөө дотор байгаа
хүүхдийнхээ дүртэй ингээд адилтгаж бодоод үзэхээр яг л нөгөө хэрвээ би байсан бол ч гэдэг юм уу оронд нь өөрийгөө тавьж үздэг ч юм уу тэгж бодоход бас нөгөө хүүхдээ ойлгоход арай хялбархан ч юм. Ойлгоход ингээд яг ингээд чиний өрөвч сэтгэл харагдаад л да чи нэг анх хэлж яхад надад тэг сайн санагдчихсэн. Би өөрөө манай ээж одоо баг насарсан гэж хэлжсэн шүү дээ. Дөөртөө өөрийнхөө баг одоо өөрөөдөө ингээд итгэрэл өгөөд тэ өөртөө дэмжлэг өгсөн. Тэгээд энэ нөгөө нэг сэтгэлч чамдаг хүүхдэд ажиллаж явах гардаг уу? Гардаг. Тэгээд нөгөө анзаардаг. Тий айгүйх нөгөө урам өгөөд болж штэ. Одоо нөгөө яг миний хийснээр хийгээгүй байсан ч гэсэн болж зүгээр заавал ийм байх албагүй. Чиний хийсэн шиг бас ийм ч байж болно штэ гэдэг гэхээр хүүхдүүд айгүйх тэрнээсээ урам авдаг. Нэрээ тийштэй заавал багшаа хийсэнтэй адилхан байх албагүй. Би яагаад өөрийнхөө хийж болохгүй гэж. Тэгээд тийм нөгөө жижигэн юмнаас урам аваад ингээд гоё өдөр болцсон хүүхдүүд чинь дараагийн удаа дээр ч гэсэн ингээд айдсан бас ингээд багасаад идэг. Тэгээд удаан хугацаагаар ингээд яваад тэр чинь өөртөө итгэх итгэх нэмэгдэж байгаа. Тэгээд ингээд нэг чимээгүй ингээд дараахан орж ирж байсан хүүхдүүд хэдэн удаагийн оролт хэдэн сарын дараа ингээд бүр айгүй өөртөө итгэхтэй чанга дугаар инээдэг ярьдаг хүүхдүүдтэй бүр ингээд хөөцөлдөжгүйгээ тоглодог тийм ингээд нөгөө гоё чөлөөтэй болсон юм. Тэгэхээр айгүй итгэл өгөх хэрэгтэй юм бол хүүхдүүд бас урам өгөх хэрэгтэй юм гэж байна. Тэгээд хүүхдүүдээр гэдэг ажиглагдаад байдаг зүйл нь Монгол хүүхдүүдээр нэг би ингээд ажиглаад байдаг. Анх хэрэгтэй нөгөө нэг айгүй итгэлгүй чимээгүй даруух ингээд багшаа би ингэж хийж болох уу гэдэг те багшаа би зүв байна уу гэдэг дэмжлэг магтаа дуран зэрэг хайгаад тэ байгаа тэр одоо нөгөө нэг хамтлахын хэр зэрэг хичээлийн дараа тэгсэн дээр ч айл материал дээр илүү том толгой төсөлтөг гэж харж байна. Ер нь бол яг хүүхдэд итгэл өгөөд болж гин гэдэг ингээд урам өгөөд байхад айгүй хурдан ерөнхийдөө өөртөө итгэлтэй болоод одоо ингээд анх багшаа би буруу зурцсноо гэж нэг хүүхдэд гэсэн. Нэг зураас багшаа би буруу зурцсноо гэж ингээд надад буруу юу зөв гэж зөв гэж хэлэхгүй. Багшаа минийх зөв гэж хэлэхгүй. Багшаа би буруу зурцсноо гэдэг. Хэдэн настай хүүхдээс тэр нэг 5 настай. 5 настай гэж сургууль дараагүй өөртөө сөрөг ингээд үлгэлгээ өгöd шүү дээ. Тэр одоо хаанаас гарч ирээд юм тэр. Тэгээ буруу зурцсноо гэх ингээд айгуу тийм нөгөө бирээ барьчаад зөндөө хурч ядаад тэгээд зүгээр ингээд бирээ дараад ингээд бодороо гэхээр ингээд нэг зурчаад багшаа би буруу зурцсноо гэдэг. Тэгээд зүгээрээ санаа зовтгүй зөв байна болж гин гэдэг ингээд хэлэхэд ердөөсөө хоёр дахь одоо хичээл дээрээсээ ч юм уу тэр буруу зурцсноо гэдэг асуултууд ер нь ингээд цөөрөөл байдаг. Тэгээд ингээд ер нь чөлөөтэй ажиллаад ихтэй. Тэгээ тийм хүүхдүүд бол ерөнхийдөө нэг хэсэг хугацааны дараа бол тийм айдас ер нь гайгүй болчихдог байхгүй. Тэр нөгөө нэг танаа нөгөө ангиччтэй гоё элс байдаг таамаатай ажиж бод. Нөгөө хүүхдүүд яадаг гэхээр нөгөө элсэн дээр ингээд нэг дугуй зурчих юм уу буруу зүйл зурчлаа гэхээр яадаг вэ гэхээр нөгөө нэг тэр чинь нөгөө нэг амархан арилгачдаг болохоор алдаа хийх айдас төрдөг. Тэгэхээр чи зүгээр элсэн дээр одоо тийм зургуудыг ингээд хийж бүтээхээр хүүхдүүдэд ингээд элсэн дээр алдаа хийхийг зөвшөөрөд хахад тэд нар яаж чөлөөлөгч чинь мэдрэмж нь ингээд яаж ингээд тайвширч байгааг нь яаж анзаардаг вэ? Тэг ер нь жоохон ингээд нэг буруу зурчаад өөрийнхөө бодсноос нь өөр зураг өнтер гадуур зураг гараад ирэх юм бол би буруу зурчлаа гэдэг аюул тийм санаа зовлт гарч ирдэг хүүхдүүдтэй. Ерөөсөө энэ дээр санаа зовх хэрэг байхгүй. Одоо ингээд элсээ дахиж жигшилж байгаа дахиад шинээр зурч энэ дээр байхын болохгүй. Буруу зураад гэж ярихад буруу зурсан чамаагүй. Чинийхээр болохгүй байсан чамаагүй. Ингээд дахин зураад байвал ингээд өөрчлөлт нөө гоё болно гэхээр хүүхдүүд элсэн дээр аюул төртэй. Элсний ширээн дээр тавлах, зурах аюул төртэй. Тэгээд нөгөө элсээ чинь ингээд байраад янз бүр гартаа барьж үзэн ингээд асган ингэж овоолчоо дээрээс нь ингээд гараад гарынхаа хээг ингэж гаргаад ингээд янз бүрээр тоглодог болохоор хүүхдүүд элсэн дээр аюул гоё тайвшралтын мэдрэмж авдаг гэж боддог шүү дээ. Анхаарал нь бүр тийм ингээд ажиллажсэн үг. Би нөгөө элсэн дээр хүүхдүүдийг хийж хаад тэр хүүхдүүд ингээд зургаал ингээд бяцлагалд орсон юм шиг тэр үед ингээд юм яриад юм асуухаар тэд нар тэрийг ингээд сонсдгоо яг тэр нөгөө ухамсар нь ингээд бүр ингээд төвлөрөл нь ингээд нэгдсэн. Өөрийнхөө хийж байгаа тэр бүтээлтэй 100% орсон гэдэг. Тэр нэг надад айгүй таалагддаг байхгүй тэр би зүгээр хаж байгаа. Тийм хүүхдүүд байдаг.
дуудаад ахад сонсдгоо бүр ингээд яг нөгөө юм хийгээд бүр тэр дотроо орчдөг. Тэгэхээр айгүй хүүхдийн анхаарал төвлөрөхөд айгүй сайжруулж байгаа. Дээрээс нь нөгөө айцсгүй айгүй гоё нэг тийм эсч ингээд нэг гоё гарт зөөл ингээд нэг торгомсог гоё зөөл эсч хүүхдүүдийн ингээд нөгөө мэдрэмжэнд нь хүртэл айгүй гоёор нөлөөлдөг. Байгалийн материал болохоор тийм Шрифт юм уу гэж боддог шүү дээ. Ер нь хүүхдүүд эсний ширээн дээр зурх айгүй дуртай. чи одоо ингээд нөгөө нэг юм төвөө ажлууд бараг 3 дахь жилдээ болж шүү дээ. Нээлтүүдээ эзэн үзэсгэлэнгээ хийсэн. Чи өөрөө одоо энэ амьдрал дээр одоо хийгээд хэрэгжүүлж байгаа энэ одоо ингээд өөрийнхөө нөгөө ажлын байраа өөрийнхөө нөрөөдлөг энийг одоо өөрийгөө энэ зүйлийг хийж ийн гэдгийг харахаар ямар санагдаж байна. Энэ ч бодолцсон биш үү? Чи өөрөө пэжтэй чадахгүй би нэг үгүй гэдсэн чинь одоо энэ том юм ингээ арга гарцсан биш үү? Энийг ингээ гэж яхаас илүү яг энэ хийцэн одоо өөрийгөө харахаар ямар санагдаж байна. Айгүй гоё мэдрэмж бүр үгээр хэлэх аргагүй. Би ингээд иймнийг хийгээд одоо 3 дахь жил рүү ороод явж штэ гэдэг бодол тэр мэдрэмж бол бүр үнэхээр гоё. Би бас чадцсан юм штэ. Ингээд хүн яг хичээх юм бол би ингээд чадчих штэ гэдэг мэдрэмж байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө яг миний тэр мэдрэмж манай сургалтанд явж байгаа хүүхдүүдийн тэр жоохон хүүхдүүдийн би энийг бас ингээд чадчихлаа штэ гэдэг ингээд гоё урам авч байгаа тэр цаашдаа ингээд үргэлжлээ ингээд яваад байгаа хүүхдүүдийн мэдрэмжтэй адилхан байгаа болов гэж бодод байгаа ш. Тийм гоё өөдрөг яста аах нөгөө пэйж нэ чадахгүй ингээд багштай загнуулаад сууж ирсний бодоход одоо нэр айгүй гоё яг чаваа загнуулаад оо багш нэмэр өөрөө ингэсэн үстэй би багшаа ингэ нэмэр гэсэн чи одоо нээж гэхээр угаа би гэртээ очиж ирчихсэн. Багш гэхдээ айгүй амар ингээд яг миний ширээний урд ирээ зогссон. Би нэг муус урдаг хүүхэд багштай загнуулж байгаа юм шиг надад мэдрэмж төрөөд байсан байхгүй юу? Яг ингээд багш ширээний урд зогссон. За одоо зураг оруулах гэд би нөгөө гэртээ пэйж нээж ирсэн гэсэн шүү дээ. Багшийн хажууд нээж чадахгүй гэртээ нэг пэйж нээж ирээд маргааш нь хичээл дээрсэн чинь багш намайг за одоо яг зураг оруулах гэд ингээд урд зогссон. Үгүй багшаа би зураг оруулахгүй гэсэн чи оруулаа. Би яг одоо харж чи оруул гэж бүрстэ тэгсээрээ оруулчихсан ш. Тэрийг би бүр ерөөсөө мартахгүй. Тэгээ миний пэйжний хамгийн ихний пост миний өөрийн зурагтай пост гэдэг. Ер нь бол би өөрөө зургийг оруулаад байдаггүй болохоор тэр пост бол бүр айгаа. Тэгээд тухайн үед би тэр зурагнаасаа тэр юунд оруулсан одоо энэ айгүй хичээ санаа зовоод тэмцээсэн. Одоо харахад айгүй хөөрхөн харагдсан шүү дээ. Тэгээд ингээ харахаар чи би нэг зураг оруулж харч нэг олон хүн араад шүмжлэнэ гэдсэн чи тагаад болоод ирэхэд тэрнийг рекламдаж пиард мэхэр чи баруун заримдаа харах яг хүмүүс харахгүй байгаа юм бэ гэж хэлмээр санагдчихсан тийм. Тэгэж багш яг тэгжсэн тийм. Хүн харахгүй маа.